Ялгаатай чанартай яг л 10-аас 14 хоногтой захиалсан бүзэг чинь таны гарт төрүүлж болно. Та бүз захиалга бол Instagram, Facebook сайтаар захиалж болно. Сайтаар захиалж бол купон оруулах хэсэгт нь time loop ZZZ гэж оруулснаар 5% хөнгөлт авч чадна. Тэгээ одоогийн 5% хөнгөлт гэдэг чинь их шүү дээ, тэ. Тэгэхээр бүзээ захиалцгаагаараа манайхаа. За guys, тэгээ Denver Brooklyn-ийн тоглолтоос эхлэе. Тэгээд манай хоёр дахиад triple double хийчихэж ямар тэ гайхамшигтай юм бэ бас. Хоёулаа хоёр дараалал triple double хийжлээ шүү. Бас л агуу хоёр юм а тий. За би тэгээ та нарт Anthony Edwards-ийн маш гоё тийм постэр данкийг үзүүлье. Одоо энэ харж үзье. Тэгээ Anthony Edwards ер нь сүүлд доошо бодогтой руу орж эхэлсэн байлээ. Тэгээд Anthony Edwards бодогтой руу орж ирнэ гэдэг чинь Timberwolves-ийн хувьд бол үнэхээр сайн үзэгдэл. Яг л Anthony Edwards бодогтой руу ороод шидээ тий бүгдийн зэрэг хийж ээж ер нь багийн бас хожил яригдчих эхлэх байгаа. За мэдээж тэгээд дараагийн тоглолтоор бол Cleveland-ийн эсрэг Toronto Raptors-ын. Тэгээд энэ тоглолтын дээр Garland 40 оноо авснаар Cleveland 12 дараас хойшлоо авч чадсан. Toronto-гийн эсрэг. За Paolo эргэж ирсэн. За тэгээд 34 оноо авсан. Гэхдээ Giannis-ыг Орландо зогсоож чадах юм байгаагүй. Giannis 41 оноотой double авснаар Орландог хожиж чадсан. За тэгээ Орландо дараагийн уулзаа учраан дээр Sixers-тэй таарсан. Тэгээд Sixers-ыг хоцсон. Одоо яач ч юм те. Уусаа хамгаалт нь сайн та нар мэдчихэе. Тэгээ хоцсон. За тэгээд дараачих нь бол Boston-гийн эсрэг Sacramento-гийн тоглолттой. Тэгээд Domantas Sabonis 28 ребаунд авчихсан байсан. Career high эсрэг ребаундынхаа юу гэсэн үг юм бэ те. 28 ребаунд шүү дээ. All of you. Daddy, chill. What the hell is even that? Get everybody out of my... Би Porzingis юм уу Horford байхгүй байсан байхтай гэж бодсон заяа хайлайтер харчаад. Тэс чи байсан. Тэгээд угаасаа Sabonis rebound авахтаа сайн. Тэгээд 28 rebound гэдэг нь жоохон гайхмаарч гисэн. Sabonis хэр нь бол бас нэг тийм гайхалт төрөхгүй жоо юм шиг. Тэгээд гэхдээ 28 rebound гэдэг ч юм бол маш их. За. Ямар амар юм бэ гэж. За тэгээд ер нь бол Boston ойрууд бол маш тийм тааруухан байгаад байгаа. Тэгээд ер нь бол муу багуудтай үзэлцээд сайн багуудад хожигдоод нэг тиймэрхүү байгаад байгаа. Гэхдээ Pelicans-ыг хоцсон байна. Гэтэ ганцхан онооны зөрүүтэй. Тэгээд тэр тоглолтын дээр Jason Tatum 30 оноотой double хийж байж л хоцсон. Бас сонирхолтой. За тэгээд Bulls-ийн фэнүүд байна уу манайхаа. Bulls-ийн фэнүүдээ бол Zach Lavine бас алга таши. Тэ яагаад гэдгийг та нар мэдэж байгаа. Яагаад бол 5 дараалсан 30 оноог авчихсан байна. Zach Lavine. Уг нь бол тийм онооны тоглогч те. Тэгээд 5 дараалсан 30 оноо бас болж гинэ болж. За Detroit-ийг дурдахгүй байхын аргагүй. Яагаад гэвэл ямар сайн байгааг та нар мэдэж байгаа шүү дээ те. Тэгээд энэ бүгд бол Cade Cunningham-тай бол маш их холбоотой. Гэтэ тэр тоглолтын дээр GSV-д бол хожигдсан. Харин Торонтотой тааш тоглолтын дээр Cade Cunningham 7 дараалсан triple double хийснээр хоцсон. 7 дараалсан гэдэг нь ер нь бол энэ үлрэлт нийтдээ ингээд 7 triple double хийчлээ гэсэн үг. За тэгээ манай Detroit-ийн залуус маань өчигдөр бас New York Knicks-ийг хожсон. Тэр тоглолт дээр Cade Cunningham 36 оноог авсан. Тэгээд New York те яанда. За Tyler Hero 32 оноо авснаа Portland-ыг хожсон. Энэ тоглолтын дээр Tyler Hero сайн тоглосон. Мэдээж тэгээд Miami хоцсон. Би яг ингээд Miami илүү Portland-ийн нөгөө бичлэг авч байгаа байдалд амар дуртай байхгүй юу. Одоо нэг тийм харагдж байгаа байдалтай амар ностальжи тий нэг тийм эстетик байгаас тий. За тийм ямар ч Miami хоцсон. За Timberwolves Memphis хоёрын тоглолтыг үзсэн байна уу? Энэ тоглолтын дээр бол бүр алаан гарсан. Тэгээд Memphis 2 хонооны зөрдөө хоцсон. Timberwolves 2 хонооны зөрдөө хожигдсан. Энэ тоглолт дээр Timberwolves-ийн уганд ажгүй тоглосон. Гэхдээ Memphis-ийн бүр илүү байсан. Давтхан дээр тэр хамгаалтан дээр тэр арай илүү багт байх шиг байсан. Надад бол тэгж харагдсан. Тэгээд Memphis хоцсон. За Suns-ийн хувьд Just Touch тоглоод Devin Booker 34 оноо авснаар Jazz-ыг хожиж чадсан. За дараагийн уулзаа очрон дээр болохоор Devin Booker 30 оноо, Kevin Durant 27 оноо. Тэгээд нийлээд 13 assist 13 rebound авснаар Charlotte-ыг хожиж чадсан. Тэгээд Suns-ос өөрөө үед чимээг байгаад байна шүү те. Тэгээд 2 дугаар хагаст бол дуу гаргаж эхлэх байлгүй дээ гэж найдаж байна. За Timberwolves-ийн дараагийн тоглолтын дээр Anthony Edwards 41 оноо авснаар
манай хотын багийг хожиж чадсан. За тэгээ баяр хүргэе. За Knicks гэснээс Knicks Milwaukee таар тоглосон. Тэгээ тэр тоглолтын дээр Jalen Brunson 44 оноо авснаар Milwaukee-г хожиж чадсан. За Shai Gilgeous-Alexander 39 оноо, Isaiah Joe 31 оноо авч нийт 70 оноо авснаар New York Knicks-ийг хожиж чадсан. New York Knicks энэ оройд бас хожигдоод байна шүү те. Яг Suns шиг. Тэгээд OKC л угаасаа л онцгой байгаа. Угаасаа л бүр амар байгаа. 70 хожилд хүрч чадах нь үгүй юу гэж бас хүмүүс яриад байна. Cleveland OKC хоёрыг. Тэг. За тэгээ сүүлчийн 5 хоногт нэг иймэрхүү зүйлсүүд болж өнгөрлөө. Би бичлэг хийхгүй байсан шалтгаан бол YouTube дээр нэг жоохон асуудал гарсан. Verify хийх тийм асуудал гарсан. Тэгээ verify хийж чадаагүй байна. Тэр асуудлаа шийдчихвэл энэ бол бүр тухтай амар гоё хийнэ. Тэгэхгүй бол амар урамгүй юм бэлээ. Тэгээд сүүлийн 5 хоногт юм боллоо. Үзсэнд баярлалаа. Лайк, саб дараарай. Баярлалаа.